өнгөрсөн 7 хоногт явган замын ажлуудтай танилцж байхад Улаанбаатар хотод 167 мянган метр квадрат явган зам төлөвснөөс 51% гүйцэтгэлтэй буюу 81 мянга байхад одоо 7 хоногийн дотор 88 мянга болж 53% гүйцэтгэл буюу 7 мянган метр квадрат явган замыг үргэлжлүүлээд хийсэн байна. Скватрын талбайг тойрсон хойд хэсэг бол болцсон. Баг тойроо их тойроо бол энэ жилийн бүтээн байгуулалтын ажлыг бол ерөнхийдөө 50% таа хийгээд одоо ингээд дуусж байгаа. 2026 онд бол үргэлжлүүлээд тийм. Тэгэхээр энэ жил бол бид нар нийт 167 мянган метр квадрат явган замыг 58.2 км солих болсноос бол 53% таа одоо гүйцэж байгаа. 55% өргөд бол ажлуудыг бол дуусгахаар төлөвлөж байна. Сошиал ертөнцөөр бол нэлээд олон бас гүтгэлэг явж байгаа. Сая миний бас нэг таньдаг хүн засгийн газрын хойдын 11 уул зууны төвийн хойшоо солигдохооргүй байгаа газар төр явган замын чулуу тавьсан дээр бас солигч гин гэж мэдээлэл өгсөн дээр бол би хариу тайлбар өгсөн. Тэгээд тэр хүн бол мэдээлэлээ татсан. Саяхан бас энэ манай энд Белла гэдэг иргэн энэ гой шинээр байгаа нэг салхны Улаанбаатар дэлгүүрийн урт. Яна энэ шинээр ахын нэг салханд oh my god. За бид нар бол одоо энэ Улаанбаатар их дэлгүүрийн урт хэсэг дээр ирээд байна. Энэ талбай бол ингээ хийгдээ дууссан. За манай энэ хэсгийг гүйцэтгэж байгаа Сан Түндэр компаниас энэ хэсэгтээ чулуу төр байршуулсан байсан тийм. Энэ талбайгаа хизээ ээж дууслаа чулуунуудаа авцсан байгаа л да. Тэр мэдээллийг нэг өгдөө. За манай Улаанбаатарын одоо энэ их дэлгүүрийн уртлын талбай бол аль 6 сард гүйцэтгэлээ дууссан. Тэгээд нөгөө манай энэ их тайвны өргөнчлөө өөрөө маш нарийн зурвастай хоёр талын явж байгаа явгууны зам маань хамгийн өргөндөл нэг 4.2 м-ийн өргөнтэй байгаа. Тэгээ энэ дээр нөө чулуун бүтээцүүдэд буулгах талбай хүртээмж байхгүй. Хийгээд дууссан талбай дээрээ дараагийн материалаа татан авалтаа хийж исэн. Улаанбаатар их дэлгүүрийн энд бол замынхаа урд болон хойноо тавигдах ажлуудынхаа бараа материалыг татаж буулгаж исэн болохоос биш энэ гүйцэтгсэн талбайгаа дахиж солих гэсэн асуудал бол байхгүй. Би энэ Белла гэдэг иргэний бичлэгийг би бас фэйсбүүкээс үзсэн. Тэгээд ер нь бол буруу ташаа мэдээлэл явж байгаа гэдгийг бол ойлгосон. Тэгээд энэ талбай хувьд бол одоо ингээд одоо хийгдэх газрууд нь бараа материалуудаа зөөгөө дууссан байгаа. Тэгээд одоо энийг солих гэж байна гэдэг буруу мэдээлэл бол өгснэг би хараад бас гайхаа. Тэгээд тухайн үед нөө би ямар сошиал дээр тавиад түмэнд хүрэх биш. Худалч мэдээлэл бити түгээгээч. Чин бас хуулиараа хүний нэр хүндэд халдах, хүнийг гүтгэл бас болохгүй. Нийт явган замын хэмжээ бол 30% ихссэн. Яг л Улаанбаатар хотч одоо хүнтэй ээлтэй хүртээмжтэй алхахад ийм тохиромжтой одоо нийтийн хэлбэр газруудыг нэмэгдүүлж байгаа. Энэ явган чулуун замтай холбогдуулаад бид нар тодорхой байршлууд дээр өргөтгөлүүдийг буулгах, байгууллагуудын зөвшөөрлгөөс нь довжоо, дээрэс нь автобусны зогсоолуудыг бол өргөтгөн, зарим байршлууд дээр бол явган паркинг болон бусад байрлалууд дээр ороод явган хүний талбайг бол нийт Улаанбаатарын хэмжээнд бол энэ жилийн 30%-аар бол төв замууд хэсэгт бол нэмэгдүүлсэн. Тэгэхээр тэр хэмжээгээр бол явган замын хүртээмж бол нэмэгдэж байгаа юм сайн талтай байж байгаа. Зарим хэсгүүд дээр бол асуудал байгаа. Улсын комисс өчигдөр хэсэгчилсэн байдлаар нэг компани дээр ажилласан. Харамсалтай нь бол тэр компани улсын комиссод аваагүй. Ягаад гэвэл чанарын төвшин хангалтгүй байсан. Чанарын хэмжээнд энэ жил бол зарим байрлалууд дээр дуусгасан болон хэсэгчилж хүлээж авах компаниудын хүсэлтийг хүлээж авч улсын комиссууд бол ажиллаж байгаа. Улсын комиссыг бол бид нэр яг бүх байршлуудыг явж шалгаад хөдөлгөөнгүй яг тодорхой хэмжээний нягтаа авсан ийм байршлуудыг бол зөвхөн улсын комисс хүлээж авахар ажиллаж байгаа гэж хэлье. Мэдээж зарим гүйцэтгэж байгаа компаниуд дээр чанарын доголдолтой хөдөлж байгаа чулууны зөрүүтэй асуудал байгаа. Энийг улсын комисс хүлээхээ өмнө миний би өөрөө явж одоо манай хяналт шалгалтын газар бол явж нэг бүрчтэн хүлээж авнаа гэж бас Улаанбаатарчуудаа хэлэх зүйтэй хаа гэж бодож байна.